Ердөө 15 минутын дотор бэлэн болдог кимчи паста гэж сонсно уу? Сонсоогүй бол одоо хамтдаа үзцгээе. Ганцхан минутын дотор кимчи паста хамтдаа сурцгаая. За одоо шууд хоолнд орцгоё. Сонгон нэг ширхэг уртааш нарийнх ирж байна. Сармис ойролцоогоор 10 ширхэг жижиглээд татаад ирж байна. Тэр оронд нь пастаныхаа гомиг чанаа. Гомиг чанахта дурын гомиг, давстуусан чана, баазрын жажлууртай гомигоо гаргана. Бекон 200 г, ойролцоогоор 5 эрчим болгож хуваана. Баазрын ногоон сонгон жижиглээд ирчин. Пастаны гол орц болох кимчигээ nice кимчигээрээ сонгосон. Nice кимчи маань илүү хугацаа орцсошгүй, фрэш байгаа нь илүү их таалагддаг. Nice кимчиний 300 г-тай орсон шүү. За одоо гомигоо шүцгээе. Гомигоо жоохон удаан буслацсан байлээ. Тэгээ жоохон хуураад идэх гэсэн үг. Удаан буслах юм бол хариулын таван дээрээ шууд бекон хийгээд хуураад өгнө. Тоос их шаардлагагүй. Баазрын хуурсан бекон дээрээ сонгон, сармис хийгээд баазрын хуурнаа. Мөн адил хайчил бэлдсэн nice кимчиг хийн. Үүнээрээсээ хүчүжан, тал цайны албаг, ойролцоогоор 200 г сүм крем хийн. Нийт 50 г пармезан бэлэг орно. Бичлэгнээрээ лайк дараад ширэж чадгалах мартаа. Мэдээж нөхрүүдээрээ энэ халыг хийлгэж идэрээ. Нарийн ногоон сонгоныг хийгээд паста гомныг хийгээд сад утгаад өгнө. За үүнээрээсээ пармезан бэлэг нэмж хийж өгөөд өнөөдрийн хоол маань бэлэн боллоо. За ингээд залуустай гэж хэлэхэд эмэгтэй хүнд их нэртэй найз өхөндөө заавал хийж өгдөг тийм гарын нэг пастатай байгаарай. Энэ паста бол яг тохирно. Энэ хүртэл бичлэгтийн зөв гэсэн баярлаа. Нэг фоллоу хийж амжигвал фоллоу хийгээрэй.